За Аранга аймагт ажиллаж байсан хүүхдийн байгууллагын алтан үеийн хэмтээгээ хийх уулзалтын маань үйл ажиллагаа өнөөдөр орцогчдынхаа мэдээллийг бид нар олон нийтэд сайн хүргэх үүднээс бид нар маскгүй арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг үзэж олондоо хэлье. За ингээд Аранга аймгийн хүүхдийн байгууллагын алтан үеийн төлөөлөл ламжуулагч маань хүрэлцэн ирсэн байна. Ламжуулагч маань Аранга аймгийн пионерын буюу залуучуудын байгууллагад олон жил ажилласан. Үүнээсээ Аранга аймгийн хүүхдийн байгууллагад 1980 оноос 1996 оны нягтлангаар ажиллаж байсан ийм хүн байгаамаа. Тэгээд ламжуулагчтай юуны өмнө Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн уусч үлдсэний 95 жилийн өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За баярлалаа. За та Аранга аймгийн хүүхдийн байгууллагын нягтлангаар ажиллаж байсан гэдгийг сая бас хэллээ. Тэгэхээр энэ хугацаанд ажиллаж байхад Аранга аймгийн хүүхдийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа юун зарцуулагддаг байсан, та тэр үед юу хийдэг байсан бэ гэж одоо хэлэхэд ямар үйл ажиллагаануудыг онцолж хэлмээр байна вэ? За тэр үед аймгийн усгал залуучуудын эвдийн ороо пионерын зүйл гэж нийлсэн байгууллага байсан. Эвдийн ороо дон пионерын зөвлөл нь харьяалагдаад ингээд явдаг байсан. Тэр үеийн пионерын зөвлөлийн дараагаар баатар дарга ажилладаг байлаа. Тэгээд хүүхэд залуучуудын сум болгонд одоо сургууль болгонд пионерын ахлах удирдагч нар ажиллаж байсан. Пионерын ахлах удирдагч нарын цалин тэдгээрийн соёл хүмүүжлийн арга хэмжээний зардлууд бол аймгийн эвдийн ороо пионерын байгууллага зөвлөлийн тас тооцооноос гардаг байсан. Тэгээд пионерын удирдагч нар бол аймгийн пионерын зөвлөлөөс санхүүжиж цалинждаг байсан. За тэгээд тэдний зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг пионерын байгууллагууд шууд удирдан зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Соёл хүмүүжил, одоо хурал, цалин хөлс, хурал зөвлөгөөн, семинар, соёл хүмүүжлийн арга хэмжээнүүд бол пионерын зөвлөлийн бас тооцооноос гардаг. Санхүүжилтээр явагддаг байсан. Тэгэхээр Аранга аймгийн пионерын зөвлөлөөр ажиллаж байхад сум болгон, сургууль болгонд ахлах пионер удирдагч ажилладаг гэж хэллээ тийм. Тэгэхээр одоо тэр үеийн ажиллаж байсан ахлах пионер удирдагч маань өнөөдөр Аранга аймгийн хүүхдийн байгууллага болж хөгжиж байгаа энэ цаг үе өөрчлөлт юу гарсан байна гэж та хардаг вэ? Тэр үеийн пионерын удирдагч нарын оронд одоо сургууль болгонд нийгмийн ажилтан гэж хүн орон тоогоор ажиллаж арга хэмжээ хүүхдийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм шиг байна лээ. Тэгээд хүүхдийн байгууллагын ажил бол одоо томорч хүрээгээ бол өргөжүүлээд хүүхэд гэр бүл залуучуудын байгууллага гэж том хүрээтэй байгууллага болж ажиллаж байна. За тэгэхээр та одоо ажиллаж байгаа өөрийнхөө одоо хийж байсан, өөрийнхөө зохион байгуулж байсан, өөрийнхөө одоо хийж байсан ажил үйлсийг үргэлжлүүлж байгаа Аранга аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олондоо энэ хүмүүс маань одоо хүүхэд залуучууд гэр бүлийн асуудлаар ийм ажлыг хийгээсэй гэж хүсэж явдаг юм байдгүй. Хүүхэд залуучуудын одооны залуучуудын байгууллагын ажил бол сайн явагддаг юм байна гэж боддог. Хүрээгээ дийлээд ахмад хөгшдүүд болон тэгээд хүүхэд залуучуудын дунд зохион байгуулагдаж байгаа ажлууд бол сайн явагдаж байна гэж боддог. За танд ингээд бидний хүслийг хүлээж авч хүрсэн ирсэнд бас хамт олонныхаа нэрийн өмнөөс болон хуваалцаас талхаж аваа илэрхийлээд ингээд таны цаашдын ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсч эрүүл их байхын аз жаргалтай өрөөгийг өргөн төвшүүлье. За баярлалаа. Хамрын ажил үйлс цаашдаа улам их сайн ажил сайхан яваасаа гэж сайн сайхан хүсье. За танд баярлалаа. Тэгээд танд бас ажилтныхаа гарын билгийг танд бас баярлалаа. За баярлалаа.